Hyundai өхөр хулгайсан хүүгийн тэр бүмийн мөрөөдөл. Сайн бацхан уу та бүхэндээ дахин энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийн үнэт цаг зав гаргана бидэнтэй хамт шин түүх, шин мэдлэг нэхэрүүлсэн танд баярлалаа. Өнөөдрийн түүхээр бид хүүхдийн мөрөөдөл, гэр бүлийн ядуу амьдрал, алдаа, эрсдэл, бизнесийн зэрэг хэрхэн дэрхий хэмжээний корпорац болж хувирсан тухай ярилцсан. Энэ бол зөвхөн Hyundai машины тухай биш. Энэ бол Солонгосын дайны дараах балгаснаас босож автомашин, барилга, усан онгоц, технологийн авраг болсон Hyundai-гийн түүх юм. Түүхийн голд нэг хүү бий. Тэр хүү ядуу тариачны гэр бүлд төрсөн. Гэрээсээ зугтахын тулд гэр бүлийнхээ өхрийг зөвшөөрлөхгүй авч зарсан гэдэг. Харин олон 10 жилийн дараа тэр хүү дэрхийн хэмжээний бизнесмен болж 1001 өхөр хойд Солонгос руу илгээсэн нь түүний амьдралын хамгийн бэлэвдэгтэй мөчүүдийн нэг болсон юм. Түүнийг Чон Жу Янг гэдэг. Ингээд ихэгцгээе. Чон Жу Янг 1915 онд өнөөгийн хойд Солонгосын нутагт ядуу тариачны гэр бүлд төржээ. Түүний бага нас газар тариалан хүнд хөдөлмөр, үлсгэлэн, боломжийн хомсдол дунд өнгөрсөн. Тэр сургуульд удаан сураагүй. Гэхдээ багаасаа нэг зүйлийг маш сайн ойлгосон. Хэрв тэр төрсөн орчиндоо л үлдвэл амьдрал нь бараг өөрчлөгдөхгүй. Түүний гэрээсээ зүгтсэн, үхэр авч явсан түүх бол өнөөдөр сонсоход маргаантай. Энэ үйлдэлийг зөвтгөх аргагүй. Гэхдээ энэ түүхийн гол утга нь хулгай биш. Харин тухайн үеийн ядуу хүүхэд өөр амьдрал хүсэхдээ ямар хэрсдэлд орж байсныг харуулдаг. Хотод ирсэн Чон Жу Янг эхэндээ энгийн ажил хийсэн. Ачаа зөөсөн, барилгын ажил хийсэн. Дараа нь будааны дэлгүүрт ажиллаж, хүргэлт хийж, худалдаа, итгэл, хэрэглэгчтэй харилцах ухааныг сурч эхэлсэн. 1938 онд тэр өөрийн будааны дэлгүүрээр ажиллаж эхэлсэн ч тухайн үеийн Японы колонийн бодлого, зах зээлийн хязгаарлалтаас болж бизнесээ үргэлжлүүлэхэд хэцүү болжээ. Гэхдээ Чон Жу Янг нэг зүйлд хурдан суралцсан. Бизнес гэдэг зөвхөн мөнгөтэй хүн хийдэг зүйл биш. Харин хүн хэрэгцээг олж харж, бусдаас хурдан, найдвартай, чанартай ажиллаж чадвал боломж бий болдог зүйл байв. 1940 онд тэр автомашины засварын газар болох Eito сервис гаражийг авч ажилуулсан. Зарим их сурвалжид тэр энэ гаражийг 3,000 воны зээлээр эхлүүлсэн гэж дурддаг. Тухайн үед энэ нь асар том хөрөнгө биш байсан ч Чон Жу Янд хангалттай эхлэл болжээ. 3 жилийн дотор ажилчдын тоо 20 орчмоос 70 орчим болж өссөн гэж тэмдэглэгдсэн байдаг. Эндээс Hyundai-гийн автомашинтай холбоотой анхны холбоо эхэлсэн гэж хэлж болно. Тэр эхлээд машин үйлдвэрлээгүй, харин машиныг засаж эхэлсэн. Машин нэвтрүүл ямар эд анги сул байдгийг харсан. Жолооч нар юунд гомдлодрыг сонссон. Хурдан үйлчилгээ, найдвартай засвар, хэрэглэгчийн итгэл ямар үнцэнтэйг ойлгосон. 1946 онд тэр Hyundai Auto Service байгуулсан. 1947 онд Hyundai Civil Works компани буюу барилгын компанийг байгуулсан. Hyundai гэдэг үг Солонгосоор орчин үе гэсэн утгатай. Энэ нэр нь Чон Жу Янгийн зорилгыг илтгэж байлаа. Хуучин ядуу амьдралаас гарч шинэ Солонгосын орчин үеийг бүтээх. 1950 онд Солонгосын дайн эхэлж улс орон сүрв. Зам, гүүр, үйлдвэр, хот сүрэн балгас болсон. Гэхдээ дайны дараах сүрэл Hyundai-д шинэ боломж авчирсан. Улс орныг дахин босгох шаардлагатай болсон тул Hyundai барилгын салбарт огцом өссөн. 1957 онд Hyundai хаан мөрний явган хүний гүүрийг сэргээх захиалга авсан нь дайны дараах Солонгосын хамгийн том барилгын төслүүдийн нэг байв. 1965 онд Тайландын Паттани Наратхиват хурдны замын төсөлд орсноор Hyundai Солонгосын барилгын компаниудаас анх удаа гадаад зах зээлд томоохон алхам хийсэн. Гэхдээ Чон Жу Янгийн хамгийн том мөрөөдлийн ганц барилга биш байлаа. Тэр Солонгос өөрийн гэсэн машин үйлдвэрлэдэг улс болно гэж харсан. 1967 онд Hyundai Motor Company байгуулагдав. Харин 1976 онд Hyundai Pony гарчээ. Энэ бол Солонгосын анхны олноор үйлдвэрлэсэн автомашин гэж тооцогддог. Pony нь Солонгосын аж үйлдвэрийн түүхэнд маш том утгатай байсан. Бид зөвхөн гадны машиныг засдаг улс биш, өөрсдөө машин хийж чадна гэсэн дохой байв. 1985 онд Hyundai Pony XL-ийг гадаад зах зээлд зориулан танилцуулж, 1986 онд Америкийн нэгдсэн улсын зах зээлд орсон. Hyundai-гийн албан түүхэнд дурдсанаар Pony XL Америкийн нэгдсэн улсад орсон эхний жилдээ 26,000 машин борлуулж
тухайн жилийн хамгийн их борлуулалттай импортын машинуудын нэг болсон. Энэ бол Hyundai-гийн олон улсын хүлээн зөвшөөрөгдөх эхний том амжилт байлаа. Гэхдээ амжилтын дараа том алдаа гарсан. Hyundai хямд үнэтэй машинаар Америкийн зах зээлд хурдан орж чадсан ч чанарын асуудал гарч эхэлжээ. 1980-ад оны сүүл 1990-ад оны эхээр Hyundai Excel-ийн найдвартай байдал эдэллээ чанарын талаарх шүүмжлэл нэмэгдэж Hyundai хямдхан боловч чанар муутай машин гэсэн нэртэй болж эхлэв. Энэ нь компани нэр хүндэд хүчтэй цохилт болсон. Энэ бол Hyundai-гийн машин үйлдвэрлэхийн хамгийн чухал сургамж байна. Зах зээлд орох нэг хэрэг, харин зах зээл дээр тогтвортой үлдэх өөр хэрэг. Хямд үн хэрэглэгчийг нэг удаа татаж олно, харин чанар муу бол хэрэглэгч дахиж итгэхгүй. 1990-ад оны сүүлээс Hyundai чанарын асуудлаа засахад илүү нухацтай хандсан. Америк нэгдсэн улсад 10 жил буюу 100 мянган милийн хөдөлгүүр ба хүч дамжуулах эд ангийн баталгаа санал болгосон нь тухайн үед хэрэглэгчдэд бид өөрсдийн машиндаа итгэж байна гэсэн хүчтэй дохио болов. 2000-ад оны үед Hyundai-гийн чанарын үнэлгээ сайжирч 2006 онд J.D. Power хэмээх томоохон судалгааны компани Initial Quality Study буюу эхний чанарын судалгаанд Hyundai анх удаа шилдэг тавд багтсан гэж тухайн үеийн мэдээллүүдэд дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Hyundai-гийн олон улсын амжилт шулуун замаар ирээгүй. Эхлээд хямд үнээр орсон, дараа нь чанарын асуудлаар унсан, дараа нь баталгаа, инженерчлэл, дизайн, үйлдвэрлэлийн чанараар өөрийгөө зассан. Энэ эрбэлт Hyundai-г өнөөдрийн дэлхийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болгосон. 1998 онд Азийн санхүүгийн хямралын үеэр Kia дампуурлын хамгаалалтанд орсон. Hyundai Motor, Kia болон Asia Motors-ийн 51%-ийг авах гэрээ байгуулж, үүнд ойролцоогоор $792 сая доллартай тэнцэх дүн төлсөн гэж судалгааны их сурвалжид дурдсан байдаг. Мөн Kia-гийн 5 тэрбум $5 орчимтой тэнцэх хүрийг зэгцлэх нөхцөл дагалдсан байна. Энэ худалдан авалт Hyundai-г зөвхөн нэг автомашины компани биш, харин Hyundai, Kia гэсэн том автомашины бүлэг болгон хувиргасан. Өнөөдөр Hyundai Motor Group нь Hyundai, Kia, Genesis зэрэг брэндүүдээр дэлхийд өрсөлдөж байна. 2025 онд Hyundai Motor Company дангаараа 4 сая 130 мянга гаруй автомашин борлуулж, ойролцоогоор 125 тэрбум $, орлого, 7 тэрбум 700 сая $, үйл ажиллагааны ашиг, 6 тэрбум 950 сая $, цэвэр ашигтай ажилласан гэж компанийн талент мэдээлсэн. Гэхдээ Hyundai-гийн түүх зөвхөн автомашинаар хязгаарлагдахгүй. 1970-ад онд Chong Ju-young усан онгоцны үйлдвэрлэл рүү орсон. Тухайн үед Солонгос том усан онгоц үйлдвэрлэн гэдэг бараг боломжгүй мэт сонсогдож байв. Гэхдээ Hyundai үлсэнд усан онгоцны үйлдвэр байгуулж, хожим дэлхийн хамгийн том усан онгоцны үйлдвэрлэхийн төвүүдийн нэг болгосон. Хүнд машин механизм. Hyundai-ийн албан түүхэнд Chong Ju-young-ыг Солонгосын аж үйлдвэржилт, модернизацид том улмөр үлдээсэн хүн гэж тодорхойлдог. Chong Ju-young нас барах үедээ ойролцоогоор 4 тэрбум $, хувийн хөрөнгөтэй байсан гэж зарим их сурвалжид дурдсан байдаг. Гэхдээ түүнээс илүү чухал нь түүний байгуулсан Hyundai Group нэгэн үед Солонгосын хамгийн том конгломератуудын нэг болсон явдал юм. Өнөөдөр Hyundai Motor Group нь Солонгосын хамгийн том бизнесийн бүлгүүдийн нэг хэвээр байна. Samsung, SK, Hyundai Motor Group нь Солонгосын орлого болон үйл ажиллагааны ашгаар тэргүүлэх 3 том конгломератын тоонд тогтмол багтдаг. Мөн Hyundai Motor Group-ийн 2024 оны эдийн засгийн хувь нэмэр ойролцоогоор $241 тэрбум $тай тэнцэх хэмжээнд хүрсэн гэж мэдээлэгдсэн. Ингээд бодоход Hyundai-гийн түүх бол нэг хүний баяжсан түүх биш. Энэ бол ядуу тариачны хүү, жижиг засварын газраас эхэлж барилга, автомашин, усан онгоц, олон улсын экспорт, технологи руу өргөжсөн түүх. Энэ түүхэнд амжилт байсан. Гэхдээ бас ардаа байсан. Hyundai анх Америкийн нэгдсэн улсад хямд үнээр орж чадсан ч чанарын асуудлаас болж нэр хүндээ алдах шахсан. Дараа нь тэр алдаагаа хүлээн зөвшөөрч чанарын систем, баталгаа, инженерчлэл, дизайн, хэрэглэгчийн мэтгэлдээр дахин хөрөнгө оруулсан. Тиймээс Hyundai-гийн хамгийн том сургамж бол эхний амжилтанд согтохгүй, алдаагаа засаж чадвал компани дахин төрж болдог гэсэн санаа юм. 1998 онд Chong Ju-young хойд Солонгос руу 1001 мөхөр илгээсэн үйл явдал
олон хүний хувьд түүний залуу насны нэг өхрийн түүхтэй холбогддог. Энэ нь зөвхөн хувийн гэмшлийн бэлэгдэл биш. Харин хоёр солонгосын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа, эвлэрлийн боломж бий гэсэн дохио байв. Нэг өхөртэй эхэлсэн ядуу хүүгийн түүх, эцэстээ 1001 өхөр, сая автомашин, их 80 дууны орлого, дэлхийн зах зээл дөсөлдөх Солонгос брендийн түүх болсон. Чон Жу Янг 2001 онд нас орсон. Гэвч Hyundai-гийн нэр өнөөдөр ч Солонгосын аж үйлдвэржилд хурдтай хөгжил, алдаанаасаа суралцсан бизнесийн жишээ хэвээр байна. Түүний түүх бидэнд нэг зүйлийг сануулдаг. Ядуу эхлэл хүний төгсгөлийг шийддэггүй. Гэхдээ мөрөөдөл дангаараа хангалтгүй. Мөрөөдөл дээр хөдөлмөр, тооцоо, эрсдэл, алдаагаа засах чадвар, чанарын төлөөх тууштай байдал нэмэгдэж байж жинхэнэ амжилт бий болдог. Hyundai-гийн түүх бол би чадна гэсэн үрээ биш. Харин би алдаж болно. Гэхдээ засаж чадна. Би жижиг эхэлж болно. Гэхдээ том сэтгэж болно гэсэн бодит бизнесийн түүх юм. Өнөөдрийн бидний хуваагдсан түүх энд хүрээд өндөрлөж байна. Хүүхдүүдийн мөрөөдөл, сонирхол, өөрөөр харах үнцгийг ойлгох нь гэр бүлийн итгэлцэл, харигцаа, ойлголцлыг улам гүнзгийрүүлэх нэг чухал алхам юм. Бид өдөр тутмын амьдралын энгийн мэд зүйлсээс ч шинэ мэдлэг, шинэ үнцэг, шинэ ойлголт олж авч чадна. Дараагийн удаа дахин нэгэн утга учиртай түүхээр уулзцгаая. Хэрв энэ түүх танд таалагдсан бол лайк дарж, сувгаа сабскрайб хийж бусадтай хуваалцаарай. Баярлалаа. Дараагийн түүхээр уулзцгаая.